Би заримдаа ингэ боддог байхгүй юу? Яагаад хүүхэд байхад цаг хугацаа илүү ингэ тийм удаан мэдрэгддэг байсан юм бол те. Өнгөрч байгаа нь айгу тийм удаан мэдрэгддэг. Эсвэл ингэ яг тэр жоохныхоо үеийг ингэ амар хит дурсан санах ч юм уу. Эсвэл хэрхэн ингэ тэр буцааж тэрийг мэдрэх юм уу те. Яг тиймэрхүү зүйлийг би ер нь бол бас нэлийн боддог. Тэгээ та нар ч гэсэн бодож исэн байх гэж бодож байна. Тэгээ би сүүлийн үед нэг юм гайхалтай платформ болсон аахгүй юу? Тэрнийх нь нэр нь Substack гэдэг нэртэй. Энэ нэг өсөндөө яадаг платформ бэ гэхээр хүмүүс ингээд өөрийнхөө эссенүүдийг оруулдаг. Ер нь ингээд tweetтэй адилхан. Гэхдээ ингээд гой эссенүүд оруулдаг, айгүй их бичдэг. Тэг ингээд дараад орохоор ингээд айгүй гой олон зүйл ингээд артикл бичсэн, тэг эссе ингээд бичсэн байдаг. Тэгээ тэр дундаас би яг энэ сэтвтэй холбоотой нэг юм артиклыг, эссег сая хэд хоног өмнө уншсан байхгүй юу. Тэгээд ер нь надад айгүй сонирхолтой санагдаад та нартай хуваалцъя гэж бодоод энэ сууж байна. Сүүлийн үед бид нэр ингээ сошиал медиа нэг чих хандлага байгааг амар анзаарч байгаа штэ. Тэр нь ингээ ностальжия core ч юм уу те. Одоо ингээ жишээлбэл ингээ юм манан татсан, нарны гэрэл думпсан хүүхэд насны ингээ тийм өрөөний зургууд ч юм уу те. Эсвэл Cartoon Network гарч буй ингээ хуучин зургийн телевизний ингээ бүдгхэн гэрэл ч юм уу. Эсвэл ингээ хуучин компьютерны тоглоомны интерфейс ч юм уу. Тиймэрхүү юм дэдэж штэ. Тэгээ ард нь ингээл өрүүлж нэг юм намуухан, гунигтай ингээд аятай гэдэг. Тайлбарууд нь ерөнхийдөө дандаа л яг ижлэхэн мэдрэмжүүдийг илэрхийлэх хичээдэг. Одоо жишээлбэл юу ч дахин ингэж мэдрэгдэхгүй ч юм уу те. Ингээд би буцаж очихыг хүсэж байгаа юм. Тиймэрхүү тайлбаруудтай байдаг шүү дээ. Тэгээ сэтгэл хэсгийг харахаар дандаа ингээд яг адилхан хамтын ингээд юм гуниг мэдэрдэг юм мянган хүмүүс аваад байгаа байхгүй. Одоо коммент ороод уншихаар ингээл үүнийг ингээ хараад би үйлж юм ч юм уу. Эсвэл би маш их санаж гин. Эсвэл ингээд яагаад одоо бүх зүйл ингээд өөр мэдрэгдээд байгаа юм бэ ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд айгүй их байдаг шүү дээ. Тэгээ энд ер нь бол маш гүн утга бий гэж бодож байгаа. Тэгэл бүхэл бүтэн ингээл үеийнхаа зөвхөн хүүхэд насаа бус те ингээд нэрлэхэд хэцүү илүү гүн зүйлүүдийг ингээ гашуудаад санаад байгаа байхгүй. Одоо бид зөвхөн залуу насаа санаж байгаа юм биш байхгүй. Яг зөвхөн хүүхэд насаа санаад байгаа юм биш. Одоо ингээд бид дэлхийг яг тэр үед ингээд мэдэрчээсэн тэр мэдрэмжээ санаад байгаа байхгүй. Яг хүүхэд насаа биш яг тэр үед мэдэрчээсэн мэдрэмжээ санаад байгаа да. Яг гол утга учир нь байгаа да. Одоо жоохон байхад угаасаа ингээд цаг хугацаа ингээд өөрөөр ингээд урсж исэн шүү дээ. Одоо ингээд өдрүүд айгу урт санагддаг байсан те. 100 гэхэд айгу юм төгсгөлгүй юм шиг санагддаг байсан. Одоо жишээлбэл төрсөн өдрөө ингээд айгу үүртэн юм хүлээж байгаа юм шиг бүтэн жил хүлээдэг байсан ч юм уу. Одоо харин одоо яг яаж байгаа вэ гэхээр бид нар одоо ингээд нэг нүдэнээ л харахад ингээл дараа жил болсон байгаа даа шүү дээ. Одоо удахгүй 26 боллоо те. Ингээл бодохоор саяхан л 25 болсон юм шиг санагдаж байна. Бид нар ингээ хүүхэд насыг романтайз хийгээд ингээд юм романтик байдлаар харах амархан те ингээд бид залуу байсан, жоохон байсан. Тийм учраас амьдрал илүү өнгөлөг байсан гэж бодох ч юм уу те. Гэхдээ үнэндээ бид зөвхөн залуу байгаагүй, жоохон байгаагүй. Бид ингээд тэр үедээ л амьдардаг байсан. Яг тэр үеийн одоодоо амьдардаг байсан. Тэгээд бидний анхаарал ингээд юм илүү хурцтай, илүү ингээд ухамсар, илүү өргөн байсан. Ингээд дэлхий ч гэсэн ингээд шин байсан бөгөөд те ингээд ойлгохыг хүссэн тарих маань те бидний тарих ч гэсэн бүх зүйлийг амар шингээжсэн тэр үед. Тэгээд одоо энэ яваад байгаа ностальжийн зүгээр л нэг тийм дурсамж биш байхгүй юу? Ингээд бид цаг хугацааг хэрхэн мэдэрч байсан тэр байдлаа ингээд хөсөмжлөх тухай байгаад байгаа байхгүй юу? Цаг хугацаа ингээ өөрөө хурцсаагүй штэ. Бид зүгээр л ингээд өмнөх шигээ ингээд тэр зүйлүүдийг мэдрэхэ болцсондоо байгаад байгаа байхгүй юу? Тэгээд одоо ингээд асууж болно шүү дээ. Өөрөөс цаг хугацаа ингээ алга болсон юм уу, илүү хурд болсон юм уу ч юм уу те. Гэтэ хөөхд байхад ингээд дэлхий угаасаа амар шинээсэн бидний хувьд бидний тарих байн ингээ шингээжсэн ч юм уу, шин зүйлүүдийг шингээжсэн. Нарийн ширээнийг бүртгээл те. Эсвэл ингээ мэдрэмжийг хадгалаад, дурсамжийг ингээ тод хадгалдаг байсан. Тэгээд одоо дэлгүүр явах бүрт ч юм уу, ингээ сургуулаасаа гэр хүртэл алхах бүрт ингээ найзуудтайгаа хонцсон ингээ тэр өдрүүд бүгд ингээ агай утгатай байсан. Харин ингээд одоо жоохон нас яваад нас ахих тусам амьдрал ингээд аягүй хөвшмөл болдог. Одоо ингээд энийг ингээ амар гоё тайлбарлсан байгаа байхгүй юу? Тарих үр ашигтай байхын тулд энгийн зүйлсийг бүртгэхээ болдог гэж байгаа байхгүй юу? Одоо нэгэсэндээ нэг ижил зам те эсвэл нэг ижил өдөр тутмын амьдралыг урьдчилан таамаглаж болох боломжтой ийм хэмнэлтэй зүйлийг бүгдийг ингээд нийлж бүдэг болдог гэдэг байгаа байхгүй юу? Одоо ингээд шинэлэг байдал алга болсноор тэрнтэй хамт ингээд цаг хугацааны мэдрэмж
ч гэсэн айгүй өөрчлөгдөд байгаа байхгүй. Тэгээд ерөөсөө ингээд цаг өөрөө ингээд хурцсаад байгаадаа биш. Ингээд бид түүнийг ингээд анзаархаа болсондоо байгаад байгаа байхгүй. За бөөнөрөө тийг одоо бодоод үзье л да тий. Яагаад цаг хугацаа ийм хурдан болоод байгаа юм? Ямар шалтгаанууд байгаа юм тий? Одоо ингээд хэрвээ жилүүд хурдан өнгөрч байгаа бол яг энэ шалтгаанууд байгаа гэдэг байгаа байхгүй. За эхнийх нь oddball effect гэж байгаа. Одоо шинэлэг байдал цагийг хэрхэн сунгадаг вэ гэх тий. Одоо гинтийн юм үйл явдлууд байгаад байгаа шүү. Тог тасрах ч юм уу, ус тасрах ч юм уу, эсвэл ингээд ийм гинтийн surprise ч юм уу, эсвэл ингээд осолд орох гэжсэн осоос ингээд арай гэж зайлсхийх ч юм уу. Одоо тэр зүйлүүд бодит хугацаанаас урт мэд санагддаг гэж байгаа байхгүй. Энэ нь тарих шин зүйлүүдтэй илүү их анхаарлаа хандуулж тэдрийг ингээ хадгалдаг болохоор тийм болдог гэдэг байгаа байхгүй. Одоо хүүхэд байхдаа ингээд баг бүх зүйл яг юм байсан шүү дээ. Одоо ингээл анх ингээл хамгийн анх ундад авах ч юм уу те. Анх удаага ингээд шүд унахад ч юм уу, анх удаага салиут буудаж байгааг харах ч юм уу те. Энэ бүгд ингээд айгу тод тэ хүчтэй мэдрэмж байсан бидний хувьд. Одоо ингээд насанд хүрэхэд биднийг ингээд гайшруулдаг зүйл цөөрцөн байхгүй. Одоо шинэлэг байдал ингээд багасах тусам цаг хугацаа агшдаг гэж байгаа байхгүй. За дараагийн шалтгаан нь юм онолтой холбоотой шалтгаан байгаа байхгүй. Харьцангуй онол гээд одоо жишээлбэл 10 настай хүүхдийн 1 жил амьдралынх нь 11 шиг мэдэгддэг гэж байгаа. 11. Тэгвэл 30 настай хүнд яг амьдралынх нь 31 гэж байгаа байхгүй. Энэ нэг ясандаа цаг хугацааны жин байгаад байгаа шүү дээ. Жин багасах тусам жил бүр улам богино мэт санагдана. Тиймээс ерөнхийдөө бол ингээд хүүхэд насны ингээд бидний жоохондоо мэддэг байсан ингээд зунууд төгсөлгүй санагддаг байсан ч юм уу те. Тэгсэж одоо ингээд насан туршээ чинь бүхэл бүтэн 12 сар ч гэсэн ингээд юм амар цөөх юм шиг санагддаг болчиход байгаа шүү дээ. Тэр нь яг ийм харьцангуй онол гэдэг ийм онол байдсан бэлээ. За дараагийнх нь энэ давтамжийн өрх гэдэг байгаа байхгүй. Энэ бол миний бодлоор яг бүгдээрээ бараг ингээд туулж байгаа энэ асуудалтай энэ шалтгаантай яг энэ байгаа болохоор бид нар ингээд цаг хугацаа айгүй хурдан өнгөрөөд байгаа юм санагдаж байгаа гэж би бодож байгаа. Энэ нь юу вэ гэхээр тарих ингээд үр ашигтай ажиллахыг айгүй зорддог гинэ бидний тарих. Тэгээд нэг зүйл олон давтагдвал нарийн ширээнийг нь хадгалахаа болдог гэж байгаа байхгүй. Одоо ингээд жишээлбэл чи ингээд анх ингээд юм шинэ ажилд орлоо те эсвэл ингээд сургуулийн чи эхний өдөр их сургуулийн чи эхний өдөр ч юм уу. Тэгээд ингээд за ажил дээр л аваа ярьчих л да цаашаага. Тэгээ анх ингээд ажилдаа явахдаа ингээд бүхнийг анзаардаг байсан бол те яг 100 дахь удаага ингээд ажилдаа явхад бараг санахгүй байхгүй яг яаж явснаа. Тэгээд үүнийг урьдчилан таамаглах өрх гэж нэрлэдэг гинэ. Тэгж нэрлэдэм байх. Амьдралд ингээд зарим нэг үйлдэл ингээд давтагдах тусам бидний тарих ингээд тэрийг айгу бага бүртгэж авдаг гэж байгаа байхгүй. Одоо ингээд бодоод үзье л да хэрвээ цаг гэдэг дурсамжийн цуглуулга юм бол те ингээд бид бага цуглуулад байгаа байхгүй юу. За тэгээд цаг хугацааг дахин ингээд яаж бөөнөр өргөжүүлэх вэ те одоо ингээд зөндөө шалтгаан иллээ штэ яаж энэ зүйлээс гарах вэ гэхээр хэрвээ ингээд чиний цаг хугацаа чи ингээд алганы чин завсраар урсаж алга болоод байгаа юм санагдаж байгаа бол те эсвэл ингээд бөөнөрөө зүгээр хүүхэд насыг гашуудахаас илүү анхаарлаа сэргээх хэрэгтэй байхгүй. Яагаад гэвэл би өөрөө ер нь айгүй ингээд хүүхэд насаа ингээд айгүй бодоод ингээд санаад ингээд жоохон цаг хугацаа амар үрэх гээд байдаг байхгүй юу? Ерөөд ингээд хүүхэд насаа санаад хүүхэд байхад гоё ээжтэй гэж хэлдэг хүн би өөрөө. Тэг энэ бичлэг нь ерөөхдөө би өөртөө ч гэсэн ингээд сануулгах зорилгоор ингээд өөрийгөө ч сургах зорилгоор хийж байгаа. Тэгээ буцаад сэдвтэ ороход за үүнд ингээд ерөөс том өөрчлөлт хэрэггүй байхгүй юу? Зүгээр л бөөнөрөө хүүхэд байхдаа хийдэг байсан гол зүйлээ хийх хэрэгтэй. Тэр нь юу вэ гэхээр анзаарах. Тэгээд арууд нь юу вэ гэхээр жижиг зүйлийг өөрчил гэж байгаа байхгүй. Өөр замаар яв те өөр суудалт суу, шин зүйл захиалж үз, шин уух юм те шин одоо нэг газар руугаа очиж юм уудаг бол тэндээс өөр юм захиалж үзэх, өөр юм мэдэж үзэх те. За тэгээ юмыг анх удаага мэдэрч байгаа юм шиг мэдэр гэж байгаа байхгүй. Нэг хэсэндээ ингээд бөөнөрөө зүгээр л цайгаа уугаа сууж байхдаа ингээд амтыг нь мэдрээд үнрийг нь ингээд гүн мэдрээ те уугаа сууж байхдаа өөр юм бодож суухгүй эсвэл ингээд тагт толгошаал өөр газар явахгүй яг тэрийг ингээд мэдрээд гоё талархаад те тэгээд суу гэж байгаа. Анх удаагаа л бөөнөрөө яг ингээд тэр цайг ууж байгаа юм шиг те.
Ерөнхийдөө яг тиймэрхүү юм галзуу хурдтай байгаа зүйлээсээ гар гэж байгаа байхгүй. Одоо юу сонсож байгаа, юу харж байгаагаа, юу үнэртэж байгаагаа амар анзаарах хэрэгтэй. Одоо зүгээр гадаа паркт алхаж байхдаа чивчээ тайлаад шувуу дуурж байгаа чимээ сонсох ч юм уу те гадаа алхаж байхдаа хөлөнд ороогоо тэр навчны чимээ эсвэл зүгээр л анзаарах, эргэн тойронд чиний болж байгаа зүйлүүдийг анзаарах. Тэгээд дараагийнх нь бол угаасаа амар ойлгомжтой уцаа орхиод бүүнөрөө цагийг өнгөрөх хэрэгтэй. Одоо гэртээ уцаа орхиод гараад алхах ч юм уу те бүүнөрөө анхаарлаа айгу чөлөөтэй байлгах хэрэгтэй. Тэгээ нэг бас сонирхолтой арга хэлсэн байгаа байхгүй юу энэ эсэн дээр гэрлийг ажил гэж байгаа байхгүй. Одоо нарны гэрэл орж ирж байгаа шүү дээ цонхоор тэрийг ширээн дээр яаж тусч байгаа те цонхоор яаж орж ирж байгаа гар дээр чи хэрхэн тусч байгаа тэр дулааныг ч юм уу те тэр бүх зүйлийг мэдрээд ажил гэж байгаа байхгүй. Тэгээд зүйлийнх нь мэдэрхүүгээ ашигла гэдэг нь одоо нэгсэндээ бүүнөр хурууны өндөгч бол айгүй их юм мэдэрч байгаа шүү дээ. Тэрүүгээр бүүнөр модны ширхэг даавны зөвлгөн усны хүүтэн бүлээн одоо зүгээр л намаас сонсоо сууж байхдаа ойрхон байгаа зүйлээ зүгээр мэдрээд суух юм уу нэгэсэндээ би амьдарч шүү би одоо цагт амьд байх шүү гэдгийг өөртөө сануулах бүүнөр одоо яг ийм асуудал байгаад байгаа байхгүй миний бодлоор бидний нервний систем одоо айгүй юм галзуу болсон. Яагаад вэ гэхээр бид нар айгүй их reels TikTok үзэж байгаа. Тэрнээс болоод айгүй юм хурдтай болсон байхгүй ийм over stimulated гэж ярьдаг шүү дээ. Ийм тайван бус болсон. Тэгээд энэ аргууд бидрийг удаашруулж байгаа илүү тайван амьдрахад илүү одоодоо төвлөрөөд ийш тийшээ яарч сандарч гүйхгүй байхад илүү их тусалж байгаа байхгүй юу? Тийм болохоор сүүлийн одоо энэ арга байгаа шүү дээ мэдэрхүүгээ ашиглаад энэ нь нэг ясанд биднийг тайвшруулж байгаа байхгүй юмыг хажууд байгаа зүйлээ мэдрээд би бүр тэнд утсан дотроо биш эсвэл бүр тэр ирээдүйн өөрийнхөө төлөвлөгөөндөө биш эсвэл өнгөрсөн өөрийнхөө тэр алдаан дотроо өөрийгөө бодож суухгүй би одоодоо байна миний хажууд ийм зүйлүүд байна гэд суух ч юм уу тэгээд би эндээс өөрөөсөө яг юу нэммээр байна вэ гэхээр талархал мэдээж талархал энийг бол би бас одоо ер нь 2-3 дахь хайлж байгаа талархал гэдэг ер нь маш хүчтэй зүйл. Бид нар амьдралдаа талархаж байгаа цаг хугацаагаа ч гэсэн үр бүтээлтэй ашиглахыг хүсэн зүгээр л сая ярьснаар жишээ авахд Reels TikTok баг үзхийг хичээн яагаад бол бид нар цаг хугацаагаа ашиглаж байгаа болохоор амьдралдаа талархаж байгаа болохоор Гэтэ яг тэглээгээд би өөрөө яг тэгдэг гэсэн үг биш шүү дээ. Одоо ийм төгстэй болцсон одоо би ерөөсөө TikTok Reels үздэг гэсэн юм байхгүй. Би ч гэсэн айгүй үздэг. Надад заримдаа бүр амар үздэг үеуд байдаг. Гэхдээ бүүнөрөө хамгийн гол нь яг тэрийг ойлгоод энэ зүйл буруу даа гэд ажиллаж эхлэх нь айгүй чухал байхгүй. Талархал гэдэг зүйл рүү буцаж ороход одоо чамд зүгээр л бүүнөрөө айгүй юм жоохон зүйлээс нь ярьж эхлэв л да. Зүгээр л чамд амьдрах гэр байна, унтах ор байна. Чиний гэр бүл, хайртай хүмүүс ч хажууд ч юм байна, чамайг дэмжих юуч болохгүй тэр хайртай хүмүүс руу яваад очиж чамайг ухтаж авах хүмүүс байна. Одоо маш том гайхалтай зүйл аахгүй. Чиний амьдрал бурхан гайхалтай амьдралыг бид нарт өгсөн байна. Талархал гэдэг бол миний бодлоор бүр маш чухал зүйл. Хүн зүгээ зас хэрэгтэй амьдралдаа талархаад зэрэх юм бол тэр өдөр нь миний бодлоор айгүй ийм гайхалтай ирч хүчтэй өнгөрдөг гэж би ер нь өөрөө яг боддог байхгүй. Тийм болохоор яг энэ аргууд руу би бас яг талархал гэдэг зүйлийг ер нь айгүй нэммээр байна. Энэ бүхний цаана ийм бие махбодын механизм байдаг гинэ. Тэгээ одоо бид нар энэ бүх процесст бүрэн оролцсон үед тархины инсула гэдэг хэсэг итгэвчж эхэлдэг гинэ. Тэгээ мэдрэхүй болон биеийн мэдрэмжийг тэр зүйл нь хүчтэй болгодог. Анхаарал төвлөрөл гэдэг нь ерөөсө бөөнөр бодлоо хоослох тухай биш байхгүй. Тэгээ амьдралыг зүгээр л харах биш яг амьдрах тухай гэдэг байгаа байхгүй. Тэгэд хүүхэд насны ид шид ерөөсөө яг тэр насандаа ерөөсөө байгаагүй. Тэр нь бид хэр зэрэг одоод байсандаа яг оршоод байгаа байхгүй. Жохон бахта хэр яг тэр үедээ л амьдардаг байсандаа яг оршоод байгаа гэж хэлээд байгаа. Тэгээ цаг хугацаа удаан мэд санагддаг байсан. Тэгээд учир нь бид үнэхээр түүний цаг хугацаа дотроо байдаг байсан. Ерөөсөө бид бүхнийг анхааралтай харж ажилладаг гүн мэдэрдэг туршлагаа дотроос нь амьдэрдэг байсан байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь сайн мэдээ гэвэл бөөнөрөө заавал өнгөрсөн рүүгээ ерөөсө буцах шаардлага байхгүй. Зүгээр л бөөнөрөө дахин анзаарах хэрэгтэй, талархах хэрэгтэй. Тэгвэл бидний цаг хугацаа сунан илүү их баяжин өдрүүд утгатай болж эхэлнэ. Амьдрал үнэхээр дахиад
амьдарч байгаа юм шиг мэдрэгдэн. Тийм болохоор бити ерөөсөө ингээ гутраа суугаарай. Бөөнөрөө босоод хөдлөх хэрэгтэй, арга хэмжээ авах хэрэгтэй. Яагаад гэвэл чамайг зүгээр ингээд гэртээ, орон дээрээ, өрөөндөө хаалгаацсан хүнжил дотор ингээд хөвтөж байгаа чи хинч ирээд чамайг гаргаж чадахгүй. Яг тийм хүмүүс байгаа л ахaltaа. Гэхдээ эцэс үлдэн чи өөрөө хичээж энэ зүйлд өөрчлөлт хийхгүй л бол хинч туслахгүй гэдгийг санах хэрэгтэй. Тийм болохоор бүүнөрөө ингээд одоо хүүхэд нас гоё ээж дээ, тэр үед л гоё байсан бэ, тэр үед л амьдрал гоё байсан бэ, одоо буцуул гоё юм гэдэг бодлосоо одоо ингээд баг салаад одоо ч гэсэн тэгэж амьдрах боломж байхад цаг хугацаа тэгэж өрөхгүй бэ гэдэг рүү би ер нь зөвлөмөөрэн, чиглүүлмээрэн бүүнөрөө цуг тишээ явцгаая тийм болохоор хүүхэд нас бол гайхалтай дурсаж болно. Үнэхээр гайхалтай байсан. Бид нэр гайхалтай хүүхэд настай байсан гэж талархаж болно. Гэхдээ бүүнөрөө тэрийг бодоод эмороод гэдэг нь шүү дээ. Эмороод суухгүйгээр одоо байгаа энэ гайхалтай амьдралаа ч гэсэн одоо цагаа ч гэсэн ингээд талархаад, бурханд талархаад хорвоо ертөнцид ямар гайхалтай амьдралаа талархаад энэ аргуудыг ашиглаад бүүнөрөө өөрсдийнхөө өдрийг үр бүтээлтэй болгоцгоё, илүү утгатай болгоцгоё тийм. Тэгээ сая хэлснээр амьдралыг бүүнөрөө дахин амьдарцгаая. Тийм болохоор чи чадна бүүнөрөө чадна энэ бүхний хийж